Сайн байцгаана уу хүмүүс. Сайхан сургуулийн бага ангийн багш Инхтвэ байна. Өнөөдрийн хичээлийн судлагдсан математик сэдв 20 дотор хасах. За, баттгал хичээл авах нь байна. Дараах зургийг ажиглаарай хүмүүс. За, зурагт хэдэн хүүхэд байна? Мөн хэдэн дугуй байна? Тоолоорой. За, хамт тоолъё. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 12 хүүхэд байна. За одоо дугуйг тоолъё. 1 2 3 4 5 6 7 8 8 дугуй байна. За одоо хүүхдүүдээ зураг тохируулан өгүүлбэртэй бодлого зохиож хэлье. За зургийг үргэлжлүүлэн ажиглаад дараах зураглалт тохируулан өгүүлбэр зохиогоорой хүүхдүүдээ. За 12 хүүхэд байсан тийм үү? За 8 дугуй байсан. Хүүхэд болгонд нэг дугуйг оноож өгөх байдлаар за босоо шулуун зураасаар харгалзуулаад багш нь зурсан байна. За хэдэн хүүхэд дугуйгүй үлдсэн байгааг энд бас тасархай шугамар тойруулаад тэмдэглэсэн байна. За одоо энэ бүдүүц зургийг ажиглаад бодлого зохиогоорой. За 12 хүүхэд байв. За 8 дугуйг хүүхэд бүрт нэг нэгээр нь өгөв. Хичнээн хүүхэд дугуйгүй үлдсэн бэ гэсэн өгүүлбэртэй бодлого зохиож болно тийм үү? За сайн байна. Одоо тэгвэл бүгдээрээ дараах илэрхийлэл тохируулан өгүүлбэртэй бодлого зохио. За багшийнхан саяны хэлсэн өгүүлбэртэй бодлогот бол хамгийн ихний илэрхийлэл тохирч байна тийм үү? 12 хүүхдээс 8 хүүхэд нь дугуйг өгсөн. За хичнээн хүүхэд дугуйгүй үлдсэн бэ гэдэг дээр за энд байгаа 4 хүүхэд дугуйгүй үлдсэн тийм үү? За илэрхийлэлээр хариу энд байх нэ. За 4. За дараагийн илэрхийллийг хараад хүүхдүүдэд бодлого зохиогоорой. 12-оос хасах нь 4 тэнцүү гэсэн илэрхийлэл байна. За бидний хувьд энэ 4 гэсэн тоо юуг илэрхийлж байгаа вэ хүүхдүүдээ? Сайн байна. Дугуйгүй хүүхдийн тоо. Дугуйгүй хүүхдийн тоо байна. За тэгвэл илэрхийлэл бодлого маань юу гэж гарч ирэх нь вэ? Хичнээн хүүхэд дугуйтай вэ гэж гарч ирнэ тийм үү? Нийт хүүхдээс 4 хүүхэд маань дугуйгүй. За хичнээн хүүхэд дугуйтай вэ? 12-оос 4-ийг хасаад 8 хүүхэд маань дугуйтай шүү дээ. За дараагийн илэрхийллийг харъя. 8 дээр нэмэх нь 4 тэнцүү. За 1-р нэмэгдэхүүн маань юуг илэрхийлж байгаа вэ? Сайн байна. Дугуйтай хүүхдийн тоо. За 4 маань дугуйгүй хүүхдийн тоог илэрхийлж байгаа. За 8 дээр 4-ийг нэмээд тэгвэл юу гарах вэ хариу? Зүйтэй. Нийт хүүхдийн тоо гарч ирэх нэ. За сайн байна. За дараагийн зураглалыг хараад хүүхдүүдээ илэрхийллийг гүйцээж бичгэнэ. За ажиглая. 1-р зурагт 12 ширхэг мөөг байна. Тийм үү? Мөөг байна. За үүнээс хэдийг нь хассан байна хүүхдүүдээ? Хар налуу шулуун зурлагаар хассан байна тийм үү? За тоолъё. 1 2 3 4 5 6 7. За 7-ыг нь хассан байна. Илэрхийлэл маань энд байна тийм ээ. 12-оос хасах нь 7 тэнцүү. За дарагтаагүй үлдсэн мөөгийн тоо мэдээж хариу нь гарна. За 1 2 3 4 5. За 5 гарч байна тийм үү? За дараагийн илэрхийллийг харъя. Хасагдагч нь 13. За 13 ширхэг дугуй дүрс байх нэ. Хасагч нь 6. За 6 дугуй дүрсийг хассан байх нь. За
Тэгвэл ялгуур хэд гарах вэ? Хэдэн ширхэг дугуй дүрс үлдсэн бэ гэсэн. За бүгдээрээ дарагдаагүй үлдсэн дугуй дүрсийг тоолъё. 1 2 3 4 5 6 7. За 7 ширхэг дугуй дүрс маань хүүхдүүдээ үлдсэн байна тийм үү? За тэгвэл энэ илэрхийллийн хариу 7 байх нэ 7. За дараагийн зураглалыг ажиглая. За шугам байна тийм үү? Шугам байна. За шугам маань 11 дээр нэг улаан цэг тэмдэглээд за үүнийг хорогдуулсан байна. За нэг тоогоор урагшлаад явж байна тийм үү хүүхдүүдээ? За хэдийг хассан байна ажиглаарай 5-ыг. За тоолъё. 1 2 3 4 5. За 5-аар хорогдуулаад 6 гарч байна. 6 гарч байна тийм үү? 6 дээр дараагийн улаан цэг тэмдэглэгдсэн байна. За сайн байна. За дараагийн дасгал хүүхдүүдээ. За илэрхийллийг 10-ын бүснэгтэнд дугуй дүрсээр илэрхийлсэн байна тийм үү? За энэ бол бидний танил 10-ын бүснэгт. За 10-ын бүснэгтэд хэдэн дугуй дүрс байна? Ажиглая. За 10-ын бүснэгт дүүрсэн байгаа учраас энд 10 дугуй ширхэг дугуй дүрс байх нэ. За үүн бүснэгтээс гадна 3 ширхэг дугуй дүрс байна. За нийт хичнээн дүрс байна уу хүүхдүүдээ? Сайн байна. 13 ширхэг дүрс. За үүнээс хэдийг хассан байна? Өө зүйтэй. 9 ширхгийг хассан байна. 9 ширхгийг хассан байна. 10 бүснэгт ганцхан хасагдаагүй, дарагдаагүй дугуй дүрс үлдсэн байна тийм үү? За бидний бодох илэрхийлэл 13-аас хасган 9 тэнцүү гэсэн илэрхийллийг бодох нэ. За одоо тэгвэл дарагдаагүй үлдсэн дүрсийн хэмжээг тоог олвол за бидний илэрхийллийн хариу гарах нэ. За дарагдаагүй дүрсийн тоогийг илэрхийлсэн байна тийм ээ. За 1 2 3 4. За 4 ширхэг дүрс үлдсэн байна. За одоо бүгдээрээ илэрхийллийг энд бичээд за задлаад бодъё. 13-ыг яах вэ хүүхдүүдээ? Өө зүйтэй эхлээд 13-ыг орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр задлана. За 1 10 3 нь 1 ч гэж задлах юм байна. Үүнээсээ 9-ыг хасч өгнө. 9-өөр хорогдуулна. За үүний тулд 3-аас 9-ыг хасч болохгүй учраас бүгдээрээ 1 10-таасаа хасна. За 10-аас 9-ыг хасаад 1 тийм үү? 1. За 10-аас 9-ыг хассан илэрхийллээ бид нар 3-аар нэмэгдүүлэх ёстой. 3-аар нэмэгдүүлэх. За 1-ийг 3-аар нэмэгдүүлээд нийт нийлбэр маань 4 байх нэ. 4. За дараагийн жишээ бодлогыг бодъё хүүхдүүдээ. 15-аас хасах нь 8 гэсэн илэрхийлэл байна. За 10-ын бүснэгтэнд мэдээж 10 ширхэг дугуй дүрс мөн бүснэгтээс гадна 5 ширхэг дугуй дүрс байна. За үүнийг бүгдээрээ хорогдуулахдаа заавал 10-ын бүснэгтээс хасахгүйгээр хүүхдүүдээ мөн бүснэгтээс илүү байгаа дүрсүүдийг хасаад дараа нь бүснэгт рүүгээ ороод хасч бас болдог байх нэ. За тэгвэл дарагдаагүй үлдсэн дүрсийн тоог олъё. За энд мэдээж 5 байгаа тийм ээ. 5 байгаа. 6 7. 7 ширхэг дугуй дүрс үлдсэн байна. За бүгдээрээ илэрхийлэл хэлбэрээр бодъё. За 15-ыг яах вэ? Өө зүйтэй орны нэмэгдэхүүний нийлбэр хэлбэрээр задлана. За задлахдаа 10 дээр нэмэх нь 5 гэж задлж болно. 5 дээр нэмэх нь 10 гэж бас задлаад бичиж болно. Яагаад вэ хүүхдүүдээ? Өө зүйтэй нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй тийм ээ. Нэмэгдэхүүнүүдийн байрыг солиод бичиж болно. Нийлбэр яг ижил учраас. За одоо 10-таас 8 нэгжийг хаслаа. 2. За түүнийгээ бид нар энд яах ёстой лээ? 5-аа нэмэгдүүлж өгөх ёстой. За 5 дээр нэмэх нь 2. Илэрхийллийн хариу 7 гарч байна. За 7 гарч байна. За ингээд гэрийн даалгавартай хүүхдүүдээ дараах илэрхийллүүдийг задлаад бодоорой. За ингээд хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Баяртай.